За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өнөөдрийн буддизм шинжлэх ухаан гэсэн хурлыг зохион байгуулж байгаа гамбан төгчний хийдийн хамт олонд энэ хурлд одоо гадаад дотоос өргөдөж ирсэн бүх зочид төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За миний ярих сэдэв болохоор зэрэг хэмэл оюуны хэрэглээ ба буддын шашин гэсэн сэдвээр яригдана. За ер нь бол өнөөдрийн хурал дээр ялангуяа одоо сүүлийн 3 ихтгэл бол дандаа хэмэл оюунтай холбоотой асуудлуудыг ерөнхийдөө ярьлаа. Зарим ойлголтууд бол ерөнхийдөө давхацна. Тийм учраас бол зарим ойлголтуудыг нь товчхон өгөөд тэгээд алгасаад яа гэж бодож байна. За хэмэл оюухан бол технологийн хөгжил тийм ээ өгдөл боловсруулалтын дэвшлэл шалтгаалаад олон салбарт өргөнөөр нэвтэрч одоо бидний амьдрал одоо боловсрол соёл одоо практикийн шинэ боломжуудыг бол нээж өгж байгаа. Тэгээ энийг одоо зөвхөн техникийн өнцгөөс нь бус ёс зүй соёл одоо шашны талаас нь одоо хэрхэн ашиглаж болохыг авч үзхийг хичээж байна. За миний өгүүлгийн агуулга бол итгэлийн агуулга бол ийм агуулгын хүрээнд яригдана. Юу гэхээр хэмэл оюун хэрхэн ажилтгийн хэмэл оюуны хөгжүүлэх зорилго хэрхэн ажилтгийн одоо ямар хэрэглээтэй юм бэ? За Монгол улс дахь хэрэглээ за буддын шашны одоо хэмэл оюунтай хэрхэн огтлцож болох юм бэ? За тэгээд хэмэл оюун дахь шашны одоо боломжууд тийм ээ хэрэглээний боломжууд энэ талаар ярилцаад эцэст нь дүгнэх болно. За хэмэл оюуны одоо хөгжүүлэх зорилго за өнөөдрийн хурлууд дээр бол аюул ихтгэлүүд дээр бол нэлээд олон хэсгүүд дээр бол энэ зорилгыг бол нэлээд өргөн маш олон талаас нь сайхан тайлбарлаж ярьсан. За тэгээ ер нь бол яг хуу энэ гол зорилго нь бол хүн төрөлхтний одоо өдөр тутмын амьдрал за бизнес шинжлэх ухаан технологид одоо хувь нэмрээ оруулж илүү ухаалаг үр ашигтай дэвшилтэд одоо шийдлүүдийг бий болгоход оршиж байгаа. За тэгээд энэ хэмэл оюун бол та бүхэн сайн мэдчихэе, сайн ойлгож авсан байхаа тийм ээ. Сөрөж илжүүлүүдээс ер нь бол асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргалтыг сайжруулах, за хүний үйл ажиллагааг автоматжуулах, за их хэл болон одоо харилцааг сайжруулах, за тэгээд өгөгдөл дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх, хүний амьдралыг одоо сайжруулах, инновац болон одоо судалгааг дэмжих, тодорхой янз бүрийн эдийн засгийн хувьд зардлыг бууруулах, за үр ашгийг нэмэгдүүлэх одоо ийм зорилгоор бол хэмэл оюуныг өөрөөр хүний амьдралын сайн сайхны төлөө энэ системийг юу хэмэл оюуныг бол одоо хөгжүүлж байгаа. За тэгээд хэмэл оюун хэрхэн ажилтсан бэ гэдэг дээр бол яг ийм жижигхэн диаграмыг харуулж байна. Хэмэл оюухан бол ерөнхийдөө бол зарим элементүүдийг дуурайх тэгээд өгдөлд одоо дүн шинжилгээ хийгээ шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх чадваруудыг яг компьютер суурилсан системд одоо хөгжүүлэх ийм зорилготой технологи байгаа. За гол зорилго нь яаж ажиллах вэ? Хэрхэн ажиллах юм бэ гэхээр ерөнхийдөө бол дата цуглуулна. Тэгээ өнөөдөр бол ярьлаа тийм ээ. Дата цуглуулна, цуглуулсан датагаа боловсруулна, загвараа сунгана, сонгосон загвараа сургана, сургасан загвар дээр үнэлгээ хийгээд за тэгээд оновчтой моделийг сонгоод хэрэгжүүлээд за тэгээд үргэлжлүүлээ суралцах ийм зарчмаар болоод энэ хэмэл оюун ажилладаг. За тэгээд хэмэл оюунд одоо ямар одоо эсгүүд одоо багтдаг вэ гэхээр зэрэг энэ дээр за хэмэл оюун за энэ хөгжил нь бол яг өнөөдрөөс өчигдрөөс ч юм уу хөгжиж байгаа зүйл бол биш тийм ээ 1950-аад оноос эхэлж одоо хөгжиж яваа гэж үзэж байгаа. За тэгээд хэмэл оюун өөрөө бол компьютераар тодорхой ажлуудыг ухаалаг байдлаар гүйцэтгэх одоо юу гэдэг чадвар машин сургалт гэсэн ойлголт байгаа. Машин сургалт бол юу хийх вэхээр хатуу одоо кодлогдсон дүрмийн оронд одоо жишээ туршлагаа суралцаж өгдөл дээр одоо шинэ таамаглал одоо дэвшүүлэх алгоритм мэдэг судалдаг. За тэгвэл гүн сургалт нь болохоор зэрэг яг үхээр өгдлийн дүрслэлийг утга учиртай дүрслэлийн дараас нь давхарга болон сургалтын чиглэдэг одоо машин сургалтын нэг дэд салбар гэж явж байгаа. За тэ generative AI болохоор зэрэг
хүмүүс одоо үш амьдрал дээр хэрэгжилж байгаа тийм ээ. Энэ болохоор нөгөө өгдөл дээрээ суралцсан өгдөл дээрээ үндэслээд өндөр чанартай текст, зураг болон босор контентыг үүсгэх боломжтой гүнзгий сургалтын загварт юм аа. За тэгээд ер нь бол энэ юг хэмэл оюуны одоо юу гэдэг гүн сургалт гэвэл жишээлбэл яг уу нэлээд хөгжлийн хувьд яг өнөөдөр бас өгчөд эхэлж байгаа бол биш тийм ээ. 19-р зуунаас 21-р зуунаас эхлэн одоо эрчимтэй өгчөж эхэлсэн. За түрүүний зөндөө олон яран дээр хүмүүс жишээ урт хийгээд үзүүлсэн байсан тийм ээ. Тэр профессор одоо юу гэдэг таныг автомат орчуулга хийх, яриа таних, зураг боловсруулах одоо тэр бүх одоо үйлдэлүүдийг бүгднийг нь хийх боломжтой. За тэгээд хэрхэн хэрэгжилж байна вэ гэхээр маш олон салбаруудад бол хэмэл оюун нэвтэрсэн байгаа. Та бүхэн одоо сайн мэдж байгаа тийм ээ. За тэгээд жишээлбэл одоо юу гэдэг эрүүл мэндийн салбарт бол хэмэл оюуны өвчний оншилгоо, хэмжлэгийн зөвлөмж, тусламж үзүүлэх. За тэгээд эдгээрийг одоо хурдан шуурхайг үүсгэхэд нь одоо юу гэдгийг туслах, дэмжих. За ийм зорилгоор бол эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж байна. За боловсролын салбарт болохоор зэрэг виртуал багш одоо сургалтын платформуудыг ашигласнаар сургалтын хүртээмжил өсөж байгаа. За ер нь бол хувь хүний суралцах маягт тохирсон дөрвөн ихэн алтан гэр багш суралцсан тийм ээ. Яг хувь хүн зориулсан одоо сургалтын тусгай зөвлөгөө, санал одоо хөтөлбөрийг санал болгодог одоо юм. Юу зарчмаар хэрэглэгдэж байгаа. За санхүү бизнес эдийн засгийн чиглэлд болохоор зэрэг зах зээлд одоо дүн шинжилгээ хийх. За тэгээ хэрэглэгчийн одоо зан төлөвийг таамаглах. За дээрэс нь үйлчлэгээний автоматжуулалтыг. За тэгээ хэмэл оюуны тусламжтайгаар эрсдлийг одоо үнэлэх. За янз бүрийн ямар нэгэн одоо санхүүгийн юм уу тодорхой нэг төрөл бүрийн одоо заллин одоо илрүүлэх, арилжааны ажиллагааг дэмжих зэрэг одоо өргөн хүрээнд бол хэрэглэгдэж байгаа. За үйлдвэрлэл логистик одоо санхүүгийн салбарт болохоор энэ одоо хэмэл оюуныг ашигласнаар бол зардлын хэмжээ буурч, за бүтээн хэмжээ нэмэгдэж, за тэгээд хэмэл оюуны одоо урдчилсан одоо юу гэдгийг таамаглалыг үйлдвэрлэл тодорхойлоод үйлдвэрлэлийн процессыг оновчтой болгох. За тэгээд бүтээн хэмжээ одоо нэмэгдэж өртгийг бууруулах чиглэлээр бол ашиглагдаж байгаа. За ийм бахан тийм ээ. За тэгээ бүтээлч үйлдвэрлэл контент бүтээх хэсэгт бол контентийг хийх одоо дүрслэн үзүүлэх боломжийг нээж өгсөн. За хэрэглэгчийн сонирхол тохирсон одоо контентуудыг санд болгох. За тэгээд нөгөө автомат орчуулга хийх, чатбот гэдэг гэмч одоо хэрэглээнүүдийг одоо нэлээд түгээмэл хэрэгжилж байгаа. За Монгол Улсын хэмжээнд болохоор зэрэг ер нь бол яг саяын ярьсан салбаруудад их нэлээд өргөн хэрэглэгдэж байгаа. За хэмэл оюун бол нөгөө боловсрол, за эрүүл мэнд, санхүү, за төрийн үйлчлэгээ, бизнесийн шийдвэр гаргах зэрэг хэсэгт бол нэлээд нэвтэрч хэрэглэгдэж байгаа. За ихтэй сургуулийн одоо сургалтын чанарыг сайжруулах, за онлайн платформоор суралцагчдын идэвхийг одоо дээшлүүлэх зорилгоор бол хэмэл оюуныг бол ашиглаж байгаа. За жишээлх юм бол ихтэй сургуулийн хүрээнд бол Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль энэ сургуулиуд бол онлайн сургалтын платформыг хэмэл оюунаар дэмжиж суралцагчдын одоо амжилт, оролцоог одоо хянах зорилгоор ашиглаж байгаа. За эрүүл мэндийн салбарт болохоор зэрэг хэмэл оюун суурилсан системээр өвчтний одоо ихтэлрүүлэлтийг хийх. За банк санхүүгийн одоо салбаруудад бол хэрэглэгчийн зан төлөвт одоо анализ хийж зөвлөмж гаргах, таамаглал дэвшүүлэх ажил дээр бол өргөн ашиглагдаж байгаа. За тэгээ төрийн байгууллагууд бол нөгөө хэмэл оюуныг бас нөгөө шийдвэр гаргахад тухайн байгууллагт байгаа өгөгдөл дээр анализ хийх, үйлчлэгийг автоматжуулах чиглэлээр бол нэлээд өргөн ашиглаж байгаа. За тэгээ хэмэл оюуныг ер нь бол яг хөгжүүлэх чиглэлээр бол шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулиуд дээр бол мэргэжлэн бэлтгэж эхэлсэн. За жишээлбэл шинжлэх ухааны технологийн их сургуульд бол хэмэл оюуны инженер гэсэн мэргэжлэр бол оюутан эсвэлж аваад эхний төгсөгчдийг одоо төгсгсөн байгаа. 2024 онд анхны төгсөгчд төгссөн. За тэгээд энэ жилээс эхлээд бол магистрийн түвшний сургалтанд оюутнуудыг сургахаар одоо
бэлтгэж байна. За эх хичээлийн жилээс бол магистрийн төвшөнд химэл оюуны чиглэлээр оюутнуудыг эсвэлэх, сургах, судалгаа хийлгэх. За дээрэс нь компьютер ухааны салбар дээр байдаг програм компьютер ухааны докторийн судалгаан дээр бол бас оюутнуудыг эсвэлсэн судалгааны чиглэлийн оюутнууд дийлэнх нь химэл оюуны чиглэлээр судалгаа хийх эдгээр ажлууд дээр бол нэлийн төлхөө эрчимтэй ажиллаж эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар бол химэл оюуны чиглэлээр бакалаврын төвшөнд бол 1-ээс 4-р курсын 200 орчим оюутан бол өчигдөр суралцж байна. Жил болгон бол дунджаар 30-аас 40 оюутан бол төгсөж авах ийм прогнозтой байгаа. За тэгвэл химэл оюун буддын шашинд хэрхэн огтлцож болох юм бэ гэдэг тал дээр бол яг судалгаа хийж үзлээ. Гэхдээ бол яг нөгөө буддын шашныг бол би мэдгүй учраас бол буруу зүрүү ярихгүй байхыг уг нь хичээж байна. Гэхдээ энд бол ямар байдлаар огтлцож болох вэ гэдэг тал дээр нь судалж үзсэн юм аа. За тэгээд ер нь бол эндээс харахад бол орчин үеийн химэл оюуны бол хүний мэдлэг, ухамсар, ёс суртахуунтай бол холбогдно. Зайлшгүй холбогдно. За тэгэхээр тийм учраас бол энэ тал дээр бол буддын шашин болохоор зэрэг оюун санаа, ухамсар, ёс суртахуун дээр төвлөрдөг. Тийм ээ тэгэхээр хүний ухамсар, сэтгэл санаа, ёс суртахуун төвлөрж байгаа учраас химэл оюунтай сонирхолтой огтлцол үүсгэнэ гэж үзэж байгаа. За энэ нь болохоор нөгөө шашны боловсрол ёс суртахуунд суурилсан химэл оюуны хөгжүүлэлт болон судалгааны шинэ боломжийг нээж байна гэж үзэж байна. За ухамсар, мэдлэг гэсэн ойлголтын хүрээнд бол буддизмын хүний сэтгэл, ухамсар ойлголтод анхаардаг бол ёс суртахуун бол мэдээж зөв үйлдэл тийм ээ үр дагавар нийгэмд нөлөөлөх зан үйлдэл төвлөрдөг. За тийм учраас хүн төвтэй бус нийгэм амтан байгальтай үйлдэлсэн ухамсартай байдалд хандна. За тэгээд энэ ойлголт нь болохоор химэл оюунтай огтлцох үед ёс суртахуун суурилсан шийдвэр гаргахад тулгуур болно гэж үзэж байна л да. За тэгээд ямар боломжууд байж болох вэ гэвэл химэл оюун дээр тийм ээ шашиндах хэрэглээний ямар боломжууд байж болох вэ гэхээр химэл оюун нь болохоор ёс суртахуун суурилсан шийдвэр гаргах боломжтой. Угаасаа тэгж шийдвэр гаргах шаардлагатай. За шашны буддын шашны үзэлтэй нийцэх удирдлагын хүрээнд бол химэл оюуныг сэтгэл судлал мэдлэгийн системд ашиглан хүн төвтэй шийдвэр гаргалтыг дэмжих боломжтой гэж үзэж байна. За өгдөл суурилсан анализийн хүрээнд бол хүмүүсийн зан үйл, дадал зуршлыг судалж үр дүнгийн тодорхойлох боломжтой. За жишээлх юм бол нөгөө жишээ химэл оюуныг ашигласан аппликейшнуудыг бол хэрэглээд эхэлсэн. Тэр дараагийн слайдууд дээр гарна энэ тал дээр. За тэгээд ер нь бол өгдөл суурилсан химэл оюуныг ашиглаж буддын сэтгэл судлалыг өгдөлт бол анализ хийх, за ёс суртахууны шийдвэр гаргах, за хүмүүст үзүүлэх нөлөөг судалж ирээдүйд ёс суртахуун суурилсан химэл оюуныг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. За химэл оюун буддын шашин бол хүний ухамсар, ёс суртахуун, мэдлэгийн ойлголтод холбогдно. За тэгэхээр зэрэг тэдний огцлол нь бол ёс суртахуунд суурилсан химэл оюун хөгжүүлэх боловсрал олгох. За тэгээд судалгааны шинэ салбарыг нээх боломжтой гэж үзэж байна. За тэгээд ирээдүйд бол мэдээж химэл оюун бол тасралтгүй хөгжиж байгаа учраас буддын шашинтай нийцүүлэн ёс суртахуунд суурилсан системийг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр энэ технологи шашны ойлголтыг холбосон шинэ судалгааны салбар бий болох боломжтой гэж үзэж байна. За дараагийнх нь болохоор зэрэг боловсрал ба шашны сургалт. Шашны сургалт. За энэ болохоор зэрэг химэл оюуны шашиндах хэрэглээ энэ үндсэн чиглэлүүдэд ангилагдж байна.
За энэ болохоор зэрэг нэгдүгээр бяцлаглалын одоо дадлага болон сэтгэл судлал дэмжлэг үзүүлэх хэмэл оюунуудаа хэрэглэгчийн дасгалын бяцлаглалын дадал сэтгэл зүйн төвшин хянах зөвлөмж өгөх юм боломжтой гэж үзэж байна. За хоёрдугаарт бол номлолын сургалтыг одоо автоматжуулах тийм ээ. Хэмэл оюун бол шашны текстүүдийг одоо системчилж суралцагчдад стандартаар одоо стандартын дагуу одоо хүргэх боломжтой гэж үзэж байна. За гуравдугаарт бол шашны боловсрол хүртээмжийг нэмэгдүүлэх. За энд бол хэмэл оюуныг ашигласнаар сургалт олон хүнд нэгэн зэрэг одоо хүрч зайнаас суралцах боломжийг нэмэгдүүлнэ. За энэ нь одоо орон зай цаг хугацаанаас үл хамааран олон хүн шашны боловсрол хамрагдах боломж олгоно гэж үзэж байна. Тэгэхээр энэ одоо бүх боломжууд нь хэмэл оюуныг боловсролд интеграц хийх гол шалтгаан болдог. За тэгэхээр тийм учраас одоо бясалгал, номлол, сэтгэл зүйн дэмжлэгийг илүү хүртээмжтэй одоо үр дүнтэй болгох боломжтой гэж үзэж байна. За ёс зүйн зөвлөгөө болон буддын ёс зүй суурилсан хэмэл оюуныг бол ашиглах боломжтой. Энэ дээр бол нөгөө ёс зүй суурилсан виртуал зөвлөх болон болгож ашиглах боломжийг бол гарч ирж байгаа. За энд бол одоо буддын ёс зүй нэгүсэл одоо зөв үйлдлийн зарчим суурилсан алгоритм гэдэг нь бол хүний үйлдэлийг зөв хариуцлагатай болгох, бусдад эерэг нөлөө үзүүлэхийг дэмждэг. За жишээлх юм бол хүн одоо тодорхой үйлдэл хийх үед одоо систем нь буддийн нэгүсэл одоо энэрэнгүй үзэл толгуурлан зөвлөмж өгдөг, зөвлөгөө өгдөг тийм ээ байхаар за виртуал зөвлөх бол яг хэмэл оюуны одоо зөвлөмж зан үйл дэмжлэг үзүүлэх. За өдөр тутмын шийдвэрийг нэлээд ёс суртахуунд нийцүүлж хариуцлагатай гаргадаг болгох. За шийдвэрийн доор нэг хоёр жишээ байна л да. SAT AI chatbot. За энэ болохоор нөгөө шашны нэгүсэл оюун санаа суурилсан зөвлөмж өгдөг ийм одоо юу байна? Chatbot байна. За дараагийнх нь робот байгаа. Энэ Японы Миндар гэдэг юм робот лам байдгийн байлээ. Энэ болохоор нөгөө сургалт бяцлаглалын дасгал одоо явуулахдаа ёс суртахуун суурилсан зөвлөгөө өгч сэтгэл судлалын дэмжлэг үзүүлдэг ийм одоо юу байдгийг робот байдгийн байлээ. Тэгэхээр зэрэг хүний үйлдэлийг зөв технологиор хязгаарлах бус одоо ёс суртахуун нэгүсэл суурилсан хариуцлага зан үйлд дэмжлэг үзүүлэх шинэ боломжийг нээж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр ийм виртуал зөвлөхүүд бол яг хуу шашны ёс зүй боловсрол одоо бяцлаглалын практик өргөн ашиглах боломжтой гэж үзэж байна. За тэгээд шашны үйл ажиллагаанд хэмэл оюун хэрэглэх гэдгийг товчхон хэлж тийм ээ. Энэ дээр бол ном унших, виртуал ном, робот ном зэрэг хэлбэрээр олон нийт хүртэх боломжтой. За тэгэн дээр нөгөө хоёр саяын яриад исэн нэг нөгөө робот нөгөөх нөгөө виртуал чатботууд бол ашиглагдаж байгаа. За тэгээд цаг дуусах гээд байгаа юм байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бол энэ боломжууд яг одоо хэрэглэгдэж байгаа. Амьдралд ятсан хэрэглэж байгаа юм жишээнүүд байна. За тэгээд дүгний эцэстэн дүгнж хэлэхэд дэлхийн одоо дахинд нэлээд хүчтэй хөгжиж байгаа. За тэгээд түүнийг ашиглах одоо зөв ашиглахад ёс зүй соёлын асуудал чухал байр суурь эзэлнэ. За тэгээд хэмэл оюун ухааны одоо хөгжлийг зөвхт чиглүүлэхэд буддийн гүн ухааны одоо хүн төвтэй ёс суртахуун ёс зүй суурилсан хандлага үн цэнтэй нөгөө талаас одоо энэ одоо хэмэл оюуны зөв чиглүүлэх за ингээд зөв ёс зүй суурилсан хандлага үн цэнтэй энэ хоёр огцлон хүний оюун санааны хөгжлийг шинжлэх ухаан сэтгэл зүйн болон ёс суртахууны хүрээнд өргөжүүлэх шинэ боломжийг нээж байгаа. За хэмэл оюуны шашин дах хэрэглээ нь одоо мэдээд боловсруулалт төдийгүй ёс зүй соёл боловсролын хүрээнд нөлөө үзүүлэх боломжтой. За тэгээд түрүүний дээр хоёр жишээнүүд бол одоо энэ боломжуудыг бол нээсэн байгаа. Тэгэхээр Монголд ч одоо ийм зарчмаар хэмэл оюуныг одоо шашин дах хэрэглээг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. За тэгээд ёс зүй уламжлалыг хадгалах хүний оролцоо шаардлагатай хэвээр байх нь мэдээж тэгээд технологийн хит найдвартай байдал нь буруу мэдээлэл тарах эрдэс үүсэж болзошгүй гэж бас анхааруулж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.